Манайхан одоо Дундгов аймагт ирлээ. Шинэ газар, шинэ аялал эхэлж байна. Манайхан Мандалговд ирлээ. Удаан бичлэг хийгээгүй дуучлаарай. Одооноос аяллаа тасралтгүй үргэлжлүүлнэ. За одоо Сайнцгаан сум руу явцгаая. Хаашаа явахаа асуугаад байна да. Сайнцгаан сум нам гүмч гэлээ. Говийн жинхэнэ өнгө аяс энд байна. Нэг суманд хонож үзэхэд л аяллаа амт ордог юм байна. Өглөөний нар мандав. Дараагийн сум руу хөдлөө. Жаахан төөрчг шиг боллоо. Ихтэй эн чин аяллаа нэг хэсэг. Дундгов ингэж эхэлж байна. Цааш юу болохыг хамтдаа үзье. Зам жаахан хэцүүдж байна гэхдээ буцахгүй. Сүлжээ алга. За тэгвэл өөрийн мэдрэмжээр явъя. Азар хүнтэй таарав. Зөв чиглэл заалгуулчлаа. Эрдэнэтлээд ирлээ. Ийм нам гүм газар л жинхэнэ амраадаг. Говийн шин нам гүм мөртлөө хүчтэй. Ийм өглөөг л аялал гэж хэлэндээ. Дундгов амар биш. Ихчээ сонирхолтой. Дундгов маш сайхан газар байна. Дараагийн аймаг руу хөтөлцгөөе.